байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр Arduino-гийн дижитал гаргалтын талаар орох гэж байна. За хичээлд хэрэглэгдэхүйн хадлаар та бүхэнд танилцуулъя. За эхнийх нь болохоор breadboard буюу туршилтын автан байгаа. За бид бүхэн сайн мэдэх Arduino Uno байна. Atmel 328P төрлийн микроконтроллер. За мөн LED гэрэл, эсрэгүүцэл, Jamfire буюу холбогч утсыг ашиглана. За USB залгуур ашиглаж бид бүхэн Arduino-гоос компьютерт холбож энэ төвөгдлийн төлбөр дурын хувьсгал зарлах ёстой. За гэрэл гэсэн хувьсгал зарлаад түүнд 5 гэсэн утга оноож өгье. За void setup буюу тохиргооны хэсгээр тухайн зарласан хувьсгчийг гаралт болох уу эсвэл оролт болох уу гэдгийг зааж өгнө. За pmod функцийн тусламжтайгаар гэрэл гэсэн хувьсгчийг гаралт болгон зарлая. За мөрөг код усаа цэг таслал авна. За void loop хэсгээр гэрэл асаах код бичье. Digital write функцийн тусламжтайгаар гэрэл гэсэн хувьсгчаа асаалттай буюу high төлөв оноож өгнө гэсэн үг. Эсрэгээрээ унтраалттай бол low гэсэн үг. За бичиж дууссан програмаа ямар нэгэн алдаа байцгийг шалгахын тулд чиглэх ёстой. За ямар нэгэн алдаа байхгүй. За хэрэг мөрөг код дуусаа цэг таслал тавиагүй тохиолдолд яах вэ гэхээр ямар алдаа зааж байгаа нь доор шар бичгээр гарч байна гэсэн үг. За код ямар нэгэн алдаагүй болсон учраас бид бүхэн Arduino микроконтроллердоо тухайн кодыг шарья. За код амжилттай шаарлаа. Та бүхэн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.